За баярлалаа. Энэ 22 онд нэг хууль орж ирээд гишүүдээс засгийн газраас гээд хоёр хуулийн нэгтгэгдсэн байгаа юу гэдгийг нэгдүгээр асууя. Нэгтгэгдсэн байгаа юу? Эсвэл нэг хууль нь ахаад орж ирэх гээд байна уу? Гэдгийг нэгдүгээр асууя. За хоёрдугаарт одоо 22 онд орж ирсэн хууль бол миний саналаар бутсан юм аа. Тэгээ энэ ямар санал вэ гэхээр аж ахуйн нэгжүүдийг хүчээр орлогоос нь хамааруулад танхимын гишүүн болгоно гэж. За энэ заалтыг хассан гэдэг тэр бүр ажлын хэсгээс ингэ төвшин дараагаас би бол түрүүн асууцсан л та тийм учраас ажлын хэсгээс асуумаар байна. Энэ одоо байнгын орооны хуралчин бас одоо их хурлын дарга эртээр уншаад ирсэн шүү дээ. Худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлагатай гэдэг. Тэгэхээр тэрийг хэлээрэ гэдгийг хэлье. За хассан орлоготой нь хамааралгүй гэдгийг нь бас хэлээрэ гэдгийг хэлье. Нэгэнт худалдаа ур чиглэлдрийн танхимынхан байгаа, ерөнхийлөгчийн зөвлөх мөвлөх байгаа дээр би нэг зүйл хэлье. Танаа товцсон аж ахуйн гэж гэдгийг чинь хүмүүс за ялангуяа гишүүд хүртэл бодохдоо татврын одоо хамгийн мондог татвар төлдөг компаниуд гэж ойлгодог. Тийм биш шүү дээ, та нар сайн мэдж байгаа. Товцсон аж ахуйн нэгж дотор чинь бүр 1-2-д нь байгаа аж ахуйн нэгжүүд чинь Монгол улсын хамгийн өртөө компаниуд, татврын өртөө алдагдaltaй компаниуд маш их байгаа. Тэгэхээр товцсон аж ахуйн нэгжийг би ингэ төвшин дарга юу гişүнд бас хэлж илээ. Нэг мөрийн ойлголттой болгоорой. Монгол улсын иргэд ойлгохтой татвар мондог төлдөг гэж ойлгоод идэг. Яг бахибайдаг дээр бол шал өөр байгааг одоо бүгдөө мэдж байгаа байлгүй дээ, тэ. Та толгой тохиод байгаа сайн мэдж байгаа баг. Тэгээ энийг засаараа би 3 дахь удаага хэлж байгаа шүү. 3 дахь удаага хэлж байгаа. Би ер нь годамж удамжинд юм уу коридор мордорт нэг хэлцүүлэг мэлцүүлэг дээр юм ярьдгүй. Ер нь байнгын орон дээр л юм ярьдаг. Тэгэхээр энийг засаараа. За дараагийн дугаарт нь хэлэхэд намайг эдийн засгийн байнгын орон дарахад байхад энэ нэг ковидын үеэр юу үлээ нэг юм хураамж авсан шүү дээ та нар те. Баахан хил амтаа хураамжууд явсан. За би хараадах я тэр хураамжийн нэр нь давчгүй хүчин зүйлийн гэрчлэгээ билүү. За ийм зүйлүүд хэр гарах вэ? Би зүгээр яг байнгын орон дарагд хэлье. Би яг энэ талаар нэлээд дуршлагатай ажлын хэсгийг ахлаа гэж бодож байна. Одоо ажлын хэсэг байгуулах байлгүй дээ. Тэгээ ажлын хэсгийг ахлаа. Тэгээ яг сураг сонсох нэ ингэ төвшин дарга энэ төр бол энэ танхимуудын үгийг их баг сонсоод байгаа мó гэж сонсогдсон. Тэгэхээр би бас дундын бариад энэ танхимынхны үгийг их сонсох ёстой. Тэгээ энэ танхимууд чинь бас одоо өчнөө олон танхимууд байгаа. Энэ танхимууд чинь их сэтгэл хангалуун бос байд юм байл шүү дээ. Энэ хуулинд. За эхний асуултанд хууль санаач тарилгаа. Төвшин гишүүн өгнө. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. 2022 онд энэ хуулийн төсөл орж хилцэгдсэн. Тэгээд энэ хуулийн төсөлтөөр Ганбаатар гишүүний хувьд бол бас нэлээд тодорхой байр суурийг илэрхийлсэн. Тэгээд танхимын хувьд бол хэд хэдэн загвар байдаг. Ер нь зарим одоо улсад бол бараг төрийн байгууллага шиг одоо бүтцүүд байна. Тэрнээс гадна зарим улсуудын хувьд бол нөгөө талын хязгаар нь бол бүх одоо аж ахуйн нэгжүүдийг гишүүнчлэлтэй байхыг шаарддаг. Энд нь одоо татвар хураамжуудад төлдөг ийм загварууд байдаг. Тэгэхээр анх гэлж 2022 онд оруулж ирсэн загвар бол яг тийм бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулах ийм Герман болон Австрид зэрэг орнуудад байдаг энэ загварыг оруулж ирсэн байсан. Тэгээд Ганбаатар гишүүний энэ одоо тухайн үед илэрхийлж ирсэн байр суурийг дараа нь судалж үзээд ер нь бол Монголд энэ загвар нийцэхгүй юм байна. Одоогийн хувьд бол энэ одоо загвар нийцэхгүй учраас гээд энэ заавал гишүүнчлэлтэй гэдэг зүйлийг авсан байгаа. Тэгээд одоо заавал гишүүнчлэлтэй гэдэг зүйл одоо энэ байхгүй. Сайн дурын гишүүнчлийн үндсэн дээр салбарын болон аймаг нийслэлийнхаа танхимд элсэж болохоор үндэсний танхим нь бол аж ахуйн нэгжүүдийн дэлсэхгүй салбар танхимууд болон одоо салбартаа олонхын төлөөлөл авч байгаа мэргэжлийн холбоотууд нь эдний нэгдэл байхаар ингэж тусгасан байгаа. Топ 100-тай холбоотой асуудал дээр бол Ганбаатар гишүүнтэй бас санал нэг байгаа. Энэ нь одоо ер нь бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бас гол шалгуур байдаг. Энийг нөгөө засгийн газартай хамтарч гаргадаг учраас энэ шалгуур өөрчлөлт нь бас
одоо танхимаас хамаарахгүйгээр сангийн яамтай ингэж хамтарч явдаг. Тэгэхээр энэ дээр жишээлбэл нэлээд олон ажлын байр бий болгосон, татвар төлсөн татвар, хөрөнгө оруулалтын хэмжээ, гихмичлэн гэргээд олон хүчин зүйлүүдийг харгалзаж үзүүлэлт гарч ирдэг. Тэгэхээр тэр агуулгаараа заримдаа одоо жишээл өртөө тэгээд алдагдaltaй аж ахуй нэгжүүд ч гэсэн одоо энэ жигэнсэн байдлаас хамаарат дээгүүр ирэмтлэх тийм тохиолдол үүдэг. Энэ талаар бол танхимын удирдлагууд бас ер нь энийг өөрчлөө, энийг бас сайжруулах дорн зай байгаа юм байна гэдгийг сангийн яамд төсөлд гаргаж байгаа. Тэгэхээр одоогийн удирдлагуудс энэ талаар өргөжлөлүүд ажиллаж байгаа гэж бодож байна. Тэгээд хураамжийн талаар дараа нь давагдчихгүй хүчин зүйлийн талаар тайлбар өгчөөр танхимын үгийг баг сонссон гэдэг дээр энэ 2022 онд болон энэ хууль ер нь 2 удаа орж ирсэн улсын их хурлаар. Тэгэхээр энэтэй холбогдлоор олон улсын одоо гадаад улсуудын худалдааны танхимуудтай холбоотой асуудлууд байсан, нэрийн хамгаалалт байсан. 2022 онд орчсон танхимын тухай хуулийн дээр танхим гэдэг нэрийг одоо жишээл хамгаалтанд давхар заасан байсныг одоо Америкийн худалдааны танхим, Австралийн худалдааны танхим гихмичлэн гадаад улсуудын худалдааны танхимууд энэ дээр бас эсрэг байр суурьтай байсан учраас уулзч ярилцаад энэ нэрийн хамгаалтуудыг авсан байгаа. Нөгөө талаас Улаанбаатар хотын танхим, аймгийн танхимуудын бас энэ эрх зүйн байдал, санхүүжилтийн асуудал нь тодорхойгүй байсан. Тэгэхээр аймагуудын энэ компаниуд нь өөрөө аймаг нийслэлийнхаа одоо танхимдаа гишүүнчлэлээр эсэж тэндээ хураамж төлөхөөр одоо хэрвээ тэр хураамжаа болохоор удирдах зөвлөл нь өөрөө тогтоодог борлуулалтын орлогоос хамаарсан тийм асуудал байхгүй. Жигд өөрсдөө удирдах зөвлөлөөрөө шийдээд төлдөг. Иймэрхүү байдлаар зохицуулсан байгаа. Тэгэхээр танхимуудтай бол бас одоо уулзаж өмнөх 2 хуулийн төслийн дараа уулзалт хийж энэ саналуудыг энэ хуулийн төсөлд тусгасан байгаа. Давагдчихгүй зүйлээр ажлын хэсгээс хэдээр Ажлын хэсгийн хэдэн номер? Магаа. За ажлын хэсгийн 4 номер. За Ганбаатар гишүүний хэлсэн томцоотой холбоотой асуудал дээр сая инх төвшин гишүүний хэлсэн санал дээр нэмээд хэлгээд худалдаа ажилтнуудын танхим, за сангийн яам, татвар ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, гайлын ерөнхий газар, санхүүгийн зохицуулах хороо танхим гэдэг энэ бүрэлдэхүүнтэйгээр одоо томцоо аж ахуйн нэгжийг шалгаруулах, энэ эрэмблэх энэ үйл ажиллагааг яадаг. Тэгээд төрийн байгууллагуудаас татаж авсан тоон үзүүлэлтээр эрэмбэг хийгээд зарим тодорхой нөгөө хуулийн хязгаарлалттай үйл ажиллагаа явуулж байгаа ч юм онцгой албан татвартай энэ аж ахуйн нэгжүүд дээр бол одоо хасалт хийж тооцоод эрэмблээд ингээд зарлж байгаа. За тэгээд гишүүд, удирдах зөвлөлийн гишүүд болон бас энэ тооцоо аж ахуйн нэгжийн эрэмбийг шалгаруулах энэ дээр бол худалдаа ажилтнуудын танхимын дэргэд ажлыг шалгаруулалтыг сайжруулах ажлын хэсэг гараад бас ажиллаж байгаа. За энэ хамтарчдоо эрэмбийн үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагууд За Ганбаатар гишүүний асуусан 2 дахь асуултанд тодорхой хариулъя гэдэг шүү дээ. Тэрэн дээр 4 номер тодорхой хариулъя. За ковидын үед гэлтгүүгээр зөв худалдаа ажилтнуудын танхимын үндсэн үйл ажиллагаан дээр давгчгүй хүчин зүйл болоод хүнд нөхцөл байдлын гэрчилгээг танхимаас олгоод явж ирсэн. Яг энэ ковидын үед бол яг энэ гэрчилгээг аж ахуйн нэгжүүд бол одоо ихээр одоо авсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болоод энэ дэрт оролцсон. За энэ үйл ажиллагаануудтайгаа холбоотойгоор эрс гэрчилгээ авах асуудлууд нь бол нэмэгдсэн. За тухайн үед бол энэ манай үндсэн үйл ажиллагаан дээр энэ давгчгүй хүчин зүйлийн судалгааны зарцуулалттай холбоотой 100 мянган төгрөгийн одоо хураамж авч тэгээд судалгаан дээр нь үндэслээд аж ахуйн нэгжүүд гэрчилгээ олгож байгаа ийм үйл ажиллагаа явж байгаа. За Ганбаатар гишүүн тодруулъя. Тэр хураамж нь 100 мянга ч шоохоо 501 сая төгрөг байсан баг шүү. Одоо өөр болцсон болов. За инх төвшин гишүүнээ нэг зүйл хэлэхэд юу байна? За энэ танхим чинь ер нь бол хуучин бол ер нь танхимууд чи өөрөөсөө танхимаа байгуулад явчих болцоотой хуулийн заалттай байсан. Одоо бол толгой танхим гэж одоо нэг танхимтай болоод тэгээд бусад танхимууд нь тэндээсээ салбарлана гэж. За би хуулийн хэллэгийг буруу хэлж магадгүй юм тий. Тэгэхээр энэ маань өөрөө одоо цаг үе олж байгаа юу, зүуд нийцэж байгаа юу. За энэний ялгаа зааг нь яаж гаргаж байгаа юм? Энэний ялгаа заагыг харахын тулд би бас хуулийн ажлын хэсгийг ахлажаал гэдэг юм л та. Хэрвээ яг өрсөлдөгч гарч ирвэл би бас болчих болно. Мундаг одоо хүн гарч ирээд
Надтай бас яг бол би зүгээр болчих болно шүү. Тэгэхээр энэ тал дээр нэг хариулж өгөөч. Тэгээ минут бага байгаа учраас за энийг нэг яагаад ингэж хийх болсон юм бэ? Яагаад толгойтой байх ёстой энэ заавал? Их төвшин гишүүний микрофоныг нээ. Одоогийн хуулиар бол ер нь бас аж ахуй нэгжүүд аймаг нийслэлээр танхим байгуулад энэ танхимууд нь нэгдэж үндэсний танхимаа ингэж бүрдүүлж байгаа. Тэгэхээр энийг гэхдээ үндэсний танхим дээр бас аж ахуй нэгжүүд нь давхар бүртгэлтэй байсныг одоогийн шинэ хуулийн төслөөр болохоор үндэсний танхим нь салбар танхимууд бол аймаг нийслэлийн танхимуудаас бүрдээд тэгээд аж ахуй нэгжүүд нь үндэсний танхимда одоо гишүүнчлэлтэй байдаг байсныг болиулж байгаа. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой гэхээр жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хувьд бас яг энэ дуу хоолой одоо үндэсний танхимда том компаниуд нь ч юм ингээд орчхоор яг энэ салбаруудын бодлого жижиг дунд аж ахуй нэгжүүд дээр нь салбар хоорондын бодлогын уялдааны асуудлуудыг ярих болцоогүй үндэсний танхим гэхээр яг л адилхан нэг танхимтай адилхан иймэрхүү бүтц болтож исэн учраас олон улсын жишг нийцүүлээд танхимуудын танхим болгохоор одоо ингэж өөрчилсөн байгаа. Одоо жишээл Герман гэхэд бол бүс нутгаар одоо Баварын танхимчд энэ Их төвшин за Ганбаатар гишүүнийг нэмэлт минут. 1 минут. За нэг зүйл хэлэхэд бол энэ танхим хөдөлмөрийн хууль гээд хэлцэгдсэн тий. Би одоо 47 асуулт асуусан. Танхим бол дан эсрэг байр суурьтай байсан шүү. Миний байр суурьнаас биш хуулийн санаачлагчийн байр суурьнаас. Тэгээ өнөөдөр хөдөлмөрийн хууль ямар байгаа вэ? Ямар их маргаантай болсон бэ Монгол улс? Улс төрийн маргаанаас гадна бизнесийн хоорондын маргаан. За жижиг дундын хууль, зөрчлийн хууль бүх хуулиуд дээр танхим маш сонин байр суурьтай байдаг шүү. Сонин гэдэг үгний цаана айгүй тийм одоо зүгээр эрх ашигаа одоо хаана тавиад байгаа мэдэхгүй. Бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалж чаддаггүй. За ялангуяа хөдөлмөрийн хуулийг бий хэлье. Одоо хөдөлмөрийн хуулийн дээр ямар том маргаанууд байгааг мэдж байгаа юу? Тэр үед хэрвээ тэгээ зассан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. За тэгээд энэ инх төвшин гишүүний хэлж байгаа асуудлууд одоо яг зөв байгаа хэсэг дээр нь хяналт